Захлаа хажуу хэн наслах. Тэмцээ. Захлаа хажуу хэн наслах тэмцээ. За энэ албасын хэмжээний шинжлэх тоглолт шүү. Дэлхийн аргын хэмжээний үзэж гэсэн үг байна. За манай ингээд дөрөв шинжилгээ байсан хэрэгтэй. Баг дөрөв хүнтэй, за эмэгтэй бол дөрөв хүнтэй. Монгол улсын мэрэгжлийн ангиллын хамтлагийн дөрөв шидэл хамтлагч. За анхан шатны ангиллын дөрөв хамтлагийн хөрөлтөлтэй. За ингээд за дөрөв зэрэг хэлсэн шүү дээ. Зэрэг хэлсэн шүү дээ. Би тэндээс хэлэх юм байна. Нөгөө ихлэлтэх шиг юм байна шүү дээ. Захлаа хажуу хэн наслах. Төрлийн дэлхийн аргын хэмжээний багийн төрлөөр ганцаарсан төрлөөр өгж өгдөг. За манай тамирчдын бол хангалттай улсын аргын хэмжээнд ганцаарсан төрлөөр өсгөж байгаа онцлогтой. Одоо бас бид дэлхийн аргын хэмжээний багийн төрлөөр өргөдөөс нь арга үзэж ийн гэснээр ялгаагүй юм болох гэж. Багийн төрлөөр хэмжээ төрхийн явдлын онцлогтой бүгдээр харьцгаа. За ингээд өрөөгөө Монгол улсын баг мэрэгжлийн болон сонирхчдын анхан шатны ангиллын тамирчдын нэг хоёр баг. Шинжилгээнд бас эрэгтэй баг, шинжилгээнд бас эрэгтэй. Араа айлбаг хамгийн богино хугацаанд хэрэгж байсан болохоор дүгнэгдэх байх. За зарим дүрмийг нарийн сайн мэдхгүй. Одоо бид нар харцаа. За их бол хана цагчийн шүгслэлээ. Цагчийн шүгслэл болсон. 3 2 1 Зайны санахтай болоод байна. Арай хань дөрөв яг хэвгүй багийн ажил байна. Энд дээр хараа. За. За энэ тавгийн хин ширмэн болоод ирсэн байна. Цагаан самбат. Цагаан сан багийнхан. За энэ дөрвөн усаас бас татсан цагаан сан багийнхан. Энд байна. За энэ гурав дахь тоо шинжилгээнд бас ерөнхийдөө баг. Тэр ихтэй нэг шүү дээ. Энэ дээр хавтаа амжилт хүсэж талуудашаа өгөөрэй. Шинжилгээ. Яг тэр сайн манай хангалттай хангалттай. Ихний ханаа хэрэгэд байсан. За бүр тэр ихний ханаа дуусчих шүү. За нөгөө яг зэрэг гаргаж ирж байна. Үнийг сонирхолтой юм шиг л сайн хэмжээгээр авах хэрэгтэй. Энэ захлаа хажуу хэн наслах. Энэ дэлхийн дэлхийн арга спортын хөтөлбөрөөр хөгжчихсэн төрөл байна. За хүчээ бичдэг гэсэн. За тэгээд хөл тарах. Тэгээд амьддаг юм байна. За тэгээд урт татлага бас хийдэг. Хэлбэг байна. За энэ дөрөв эмэгтэй Синисланд бас дөрөв эмэгтэй шилдэг тамирчид байна. Бас дэлхийн аргын хэмжээнд оролцож байсан шилдэгүүд энэ эрчимтэй солихгүй байна. Яг л энэ харилцаа. Өсөлтөж байна. За тана. За энэ бас юм байна. За тэр гооцондоо орлоо. За маш хурдтай шуурхай. Зөвлөс сонирхолтой юм байна шүү. Зөвлөө энэ хэвчээ багийн хэвчээ ингэж явуулдаг юм байна. За гол томроо явсан. Арай хэн хэрэгж байгаа. Дөрөв баг 10 хэн хэрэгж байгаа. 40 хэн хэрэгнэ. 40 хэн басан. За 2026 секунд хугацаа өнгөрсөн. Одоо чинь 3 дахь манаас хэлцэн явж байна. За 10 минутанд за ганцаарсан дөрвийн тэмцээн бол 10 минутын хугацаа үндсэн хугацаа 10 минутаас энэ дээр л хугацаа. Тодорхой хугацаа замаагүй 10 минутанд багтаагаад 10 хоноо хоосож болно. 11 минутанд хоосож болно. Тийм дөрөвтэй цагны хувьд хөлтэй үзлээ. За За бид тэр Монголоос баг
Одоогийн байдлаар тэмдэглэж байна. Хамгийн ихэнд байгаа. За нэгдүгээр гашаан дээр байгаа. За 3 хон 4 хон. За 4 хон. Гадар тоонуудыг тавхан хийж байгаа хөтөр тоо. Нөгөө онооны самбарсыг тоонууд эргүүлээд хэд хэмээ гэдгийг шууд харуулж байна. Go Larry! За бүгд дөрөв гарсан шүү. За манай Монгол улсын багийн 2 баг гарч байна. Үжин нэмсэн үү? За энэ 2 дахь хаалган дээр сая өмнөх одоо дараагийн хан гараад ирсэн Шинэ Зеланд эрэгтэй багийн тэр сая өмнөх ханыг хаачилсан Ларига дэмжиж 71 настай ийм ахмад өсөлтөд тамирчин бол 50 жил ханы зах зээл дээр ажиллаж байгаа. Бүр 15 настайгаас эхлээд хань хаачилж эхэлсэн 50 жил ханы зах зээлд ажиллаж байгаа. Энэ тамирчин бол за одоо яг энэ 2 дахь зогсоолтоор хэрэгжиж байгаа. За энэ Шинэ Зеландын багийн энэ эрэгтэй тамирчин бол энэ тэмцээний маань ерөнхий шүүгч. Бас Англи улсаас олон улсын тэмцээний авраг энэ тамирчин байна. За 6 дахь хоног гаргаад ирлээ. Манай тэмцээний ерөнхий шүүгч маань. За Шинэ Зеландын эрэгтэй баг одоогоор 6 дахь хоног гаргаад ирсэн тэргүүлж байна. За дараа нь Монгол улсын баг За Монгол улсын баг долоо шүү. За нэгдүгээр зогсоол дээр байгаа Монгол улсын баг долоо хон. За хоёрдугаар зогсоол дээр Шинэ Зеландаас эрэгтэй баг. За одоо 8 хон. За ханы хэрэглэлтэй бас нэг онцлог захиргаа хайцаар хайцлах энэ сам нэрийг бас яг хэрэгтэй үед солих хэрэгтэй байдаг. Бас юм онцлогтой. За эхний 2 зогсоол дээр байгаа 2 баг бол 7 7 хан хэрэгжээд за энэ 2 зогсоол дээр энэ хан хэрэгж байгаа эмэгтэй Шинэ Зеландын эмэгтэй багийн тамирчин Келли гэдэг эмэгтэй байна. За өдөр 590 хан хэрэгжсэн эмэгтэй байна шүү. Келли гэдэг. Одоо 2 дахь зогсоол дээр мэдэн шилтэй. Бидний олон орнд очиж урлагаар хан хэрэгдэг гэж сая Монгол руу ирэхдээ Шинэ Зеландаас биш Австрали улсаас хан хэрэгж байгаа тэмцээнд оролцож шууд нааш ярьсан байна. Өдөр 590 хан хэрэгсэн юм амжилттай тамирчин байна Келли. За ихний 2 зогсоол дээр Монгол улсын баг Шинэ Зеландын эрэгтэй баг. За ширүүх хөвсөж энэ да. Ойрхон хоёлаа 8 хоног тусдасаар болж байна. За Шинэ Зеландын эмэгтэй баг 7 хоног хэрэгж ирлээ. За манай цагаан самбар 6. За ихний 2 зогсоол дээр байгаа 2 баг ширүүх хөвсөж байна да. Ихний авгийн тэмцээний багийн төрөл яг ийм бүрмээр ингэж явуулт юм байна. Бүдүүгээр Монголтой бүлгийн авар хөдөлсөжтэй тийм. За yes. За Монгол улсын баг нэгдүгээр зогсоол дээр yes. За нэгдүгээр Монгол улсын баг Нос Мартаны үйлдвэр Монтелес компани баг. За yes тэрний хэрэг багийн тэмцээний тэргэж нэрээр явуулсан. тэргэж заартаа 2 дээр энэ Австрали Шинэ Зеландын эрэгтэй баг явж байна. За энэ хүзүү мөзөө энэ урт таталтай тэрийг бол өнгөр гайхамшигтай хийдэг юм байна. За Монтелес. За
энэ чинь дэлхийн аварга барьжсэн хүчтэй тамирчны бүрэлдэхүүнтэй багтаа энэ нутагтаа ширүүг өсөж шүү. Монгол улсын Монфлэц компани, Насан Балдааны үйлдвэр, Монфлэц компани баг. За гайхамшигтай юм аа. За Шинжиландын эрхтэй баг 10 дахь орсон шүү. За одоо түрүүлээ дуусгах хэрэгтэй. Өөрөө ирэхгүй өөрийнхөө багийг дэмждэг юм байна шүү. Тэр удаас Монгол хүний зам баг те. Албаас төрсөн биш. Гэхдээ энэ бас дэлхийн аваргын хэмжээнд оролцож байсан шилдэг тамирчдын бүрэлдэхүүн оролцож байгаа учраас энэ дэлхийн аваргын хэмжээний багийн тэмцээнээс яг дотоод байх зүйлгүй. Энэ дэлхийн аваргын багийн тэмцээний хүчиж юм байна гэдэг. Нүдээр үзсэн үнээр одоо та бүхэн албаас тэмцээнийхтэй шээ. За гिचгэрээ Монголын Монфлэц компани за Шинжиландын эрхтэй дараагийн ханаа гаргаж ирсэн. Мэлхэн за манайх чинь татвар байсан. За Шинжиландын эрхтэй баг 10 дахь настай байсан. За аргагүй шидэг тамирчин дэлхийн тамирчид юм байна. Хоёрын Шинжиландаас эрхтэй баг. Манайх давхар өргөцсөн байна. За хараа 10 хүнийг 4 хүнийг бүртгэлтэй 9 минут 11 секунд. Шинжиландын эрхтэй баг 10 хүнийг 9 минут 11 секундтэй. Хугацаанд 10 хүн хэрэглээ. Тэгэхээр нэг хоногийн бол минут хүрэхгүй хугацаанд хэрэгсэн байна. За Монгол улсын Монфлэц компани байна. За түрүүний тоогоо өргөжтэй авах. За бас за Монгол улсын хэрэгтэй байна. За Монфлэц компани байна. Яг 10 минут. Хоёрын за багийн тэмцээний хоёроор за Шинжиландын эрхтэй баг 9 минут 11 секунд. Монгол улсын эрхтэй баг Монфлэц компани 10 минутын хугацаанд 10 за нэг хоногийн ч одоо 1 минутын хугацаанд хэрэгсэн гэсэн. За Шинжиландын эмэгтэй одоогоор 3 төвч 10 минут 30 секунд хугацаанд хүрсэн. 9 төгөөний гарч байна. За Монгол улсын за шир Монголын тэрийг бас түрэн гарсан баг цагаан сүм билүү. Цагаан сүм. За 10 дахь хэрэглэсэн. За Шинжиландын эмэгтэй тэрэн шидэг эмэгтэй тамирчдын бүрэлдэхүүнд 10 минут 50 секунд хоёрын багийн тэмцээний хоёроор 10 дахь хэрэглэсэн. За манай Монгол улсын төлөөлж оролцож байгаа. За энэ үзүүлэлт тэмцээнд оролцож байгаа. Шир Монголын бүрийн бүсгүйн цагаан сүм баг. За сүүлийнхээ хоны хэрэгж байгаа. Үнээр гайхалтай байна. 10 хоногийн 10 минут хүрэхгүй хугацаанд хэрэгжиж байна. За ингээд дэлхийн аваргын тэмцээн ямар түн жамтай яаж өргөж идэх вэ гэдгийг бид бүхэнд яг боддоор үзүүлээ. Баярлалаа. Ялангуяа Шинжиланд болсон эрэгтэй эмэгтэй тамирчид баярлалаа. Үнээр мэргэжлийн тамирчид байдаг юм байна. Шинжиланд болсон эрэгтэй баг 71 настай. 10 настайгаас хань ажиллаж эхэлсэн 50 жил өөр хоньны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн тамирчин. Тэргүүтээ дөрөв тамирчин. За бас ийм зорилттой бодлоод юм шүү. Тэр нэг юм санаа бодлоо өссөн байгаа. Энэ чинь яг цагтлагаа хайж тамирчдын өмсдөг яг ийм мэргэжлийн бодлоо юм байна шүү. Энэ насан ханаас ийм бодлоо байна. Бас ийм мэргэжлийн бодлоотой, ийм өмгтэй, бас ийм өмсгөлтэй байдаг юм байна үзэгтэй. За 12 минут 25 секунд болсон байна манай цагаан сүм баг. Энэ цагтлагаа хайчны хувьд бас их онцлогтой байдаг юм байна. Бас шаардлагатай үед нэрийг хурдан солих шаардлагатай байдаг. Тэгж хэмээнээс хурд нэмэгдэн. За бас 10. За 9. Хайцсан хүний тоог мөр алдах юм байна. Сайн тоолж явахгүй.
За ийм онцлогтой ийм төрлөө бүр спортын хэлбэрт орцсон хэв шинжээ олчихсан ийм төрлөө Сандр хөлтэй өрсөлдөөтэй бүр спортын хэлбэрт орцсон байна арга байхгүй. Дэлхийн урагшлагын тэмцээн хүртэл явагддаг ийм төрлөө. За манай цагаан самбаг 13 минут 25 секундын хугацаанд 12 баярлалаа. За эхний багаар 9 минут 11. За хоёрдугаар өрөмтлөгдсөн баг яг 10 минутын хугацаанд. За шинжилгээнд эмэгтэй 3-дугаар 10 дахь оны хэрэг дууссан 10 минут 54 секунд хугацаанд дуусгасан. За манай Монгол улсын 2-дугаар баг Шэр Монголын төрийн бүс байгууллагын цагаан самбаг 13 минут 25 секундын хугацаанд 10 дахь оны хэрэг. За ингээд 13 минутын хугацаанд 40 хоног ярилцлаа. За баярлалаа.